Санаа үзэгчдээ та бүхэндээ шинэхэн 7 хоногийн мэндийг хүргэе. Кофе цай ярилцлагын нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За энэ дугаараараа бид бүхэн хүслээрээ амьдрах урлаг сургалтын талаар ярилцах болно. За энэ хүү сургалт нь одоо ямар насныхан чиглэсэн хизээ хаана болох зэрэг одоо мэдээлэл та бүхэндээ хүргэх болно. За үүний хүрээнд өнөөдөр бид Монголын хамтын холбооны ахлах мэргэжилтэн Цэнт сүрэн болон за Ганабол цэцэг сүрэн болон Ганабол институт график дизайнер ахлах менежер Чулуун Батнарыг үргэлжсэн байна. Та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. За хамтран хөтлөгчдөөс энэ өглөөний мэндийг хүргэе. Оролцогчдод өглөөний мэндийг хүргэе. Та бүхэнд кофе бооцоо. За кофе. Цэцэгч нэг кофе. За төштөд аа кофе. За юуны өмнө одоо энэ хүслээрээ амьдрах урлаг сургалтын талаар ярихаас өмнө хоёр байгууллагын үйл ажиллагааг үзэгчдэд танилцуулсан зөв болоо. Тэгээ Ганабол институт одоо байгууллагын одоо чиг зорилго үйл ажиллагааны талаар та үзэгчдэд танилцуулаач. За манай Ганабол институт маань 2011 оноос хойш одоо сургалт зөвлөх үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа доктортой явуулж байна. За энэ 20 онд бид яг юу хийвэ гэхээр за 20 он бол бас нэлээд хүндхэн жил байлаа шүү дээ тийм ээ, танхимын болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад бас нэлээд өндөрлөлтэй жил байлаа. Тэгээд манай Ганабол институтын сургалт бол одоо бүрэн дижитал платформ чиглэсэн байгаа. Дижитал платформ гэдэг маань юу вэ гэхээр онлайн одоо чиглэлээр тийм та дэлхийн хаанаас ч цаг хугацаа ямар ч цаг хугацааны одоо харьяалагдахгүйгээр та манай сургалтыг онлайнаар үзэх боломжтой болж байгаагаар давуу талтай дижитал одоо сургалтын платформ гэдэг маань www.ganabel.com гэсэн сайтаар та дэлхийн хаанаас ч одоо манай сургалтыг онлайнаар хүлээж авч үзэх боломжтой болсон. 20 онд бол ийм ажлуудыг хийж бүтээж байна. За нэгээс 6 саруудад бол бид нар маш олон онлайн сургалтууд болон байгууллагын захиалах сургалтыг 10-аас 15 хүний хүн дотор аваад одоо ингээ үйл ажиллагаа бол хэвээ явж байгаа. Онлайн сургалтаа бол одоо ингээд хийгээд явж байна. За одоо 7 сард болох сургалт бол энэ хүслээр амьдрах урлаг гэдэг сургалт байгаа. За энэ хүслээр амьдрах урлаг сургалт маань бол их төвхтэй үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг. Ийм жилдээ нэг удаа болдог юм сургалт байгаа байхгүй. Тэгэхээр энэ сургалтыг бид нэр 2018 онд зохион байгуулж ирсэн. 2018 онд монголчуудын одоо хүсэл зорилго гэсэн нэртэйгээр та хүслээр амьдрч байна уу гэсэн одоо энэ мото өгтэйгээр бидний сургалтыг Монголын худлаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж ирсэн. За 19 онд бол бид нэр 19 онд бид чинь яг гэр бүл тэгээд энэ хүүхдүүдэд зориулсан сэдвээр хийсэн. За одоо энэ 20 онд болохоор Монголын ахмадын холбоотойгоо хамтраад энэ тэтгэврийн нас шинэ эхлэлийн сургалтыг одоо зохион байгуулах гэдэг өнөөдөр энэ ярилцлагын талаар мэдээлэх гэдэг энэ сургалтын талаар мэдээлэх гэдэг ирсэн байна. За Монголын ахмадын холбооны ахлах менежер цэцэг сүрэн ирсэн байгаа. За танай холбооны зүгээс бас энэ жилийн хувьд үйл ажиллагааны талаар ер нь хамтын холбоо хизээ байгуулагдсан бэ? За бас зорилго чиглэлийн талаар та бидэнд танилцуулаач. За би зөвхөн үзэгчтэй өдрийн мэндийг. За Монголын ахмадын холбоо бол одоо түүхэндээ одоо бараг 100 жилийн ирэх хонд болох гэж байгаа ийм том байгууллагын одоо үндэс суурьас үүсэлтэй ийм төрлийн бус байгууллага. За Монголын ахмадын холбоо 2017 онд батлагдсан одоо энэ ахмадсын тухай хуулийг өнөөдрийн байдлаар хэрэгжүүлэх ажлыг бол эрчимтэй зохион байгуулж байгаа. Тэгээ өнөөдрийн бидний гол ярилцсан бол ерөөсөө тэтгэврт гарахт нь одоо хүмүүсийн ажилтнаа яаж бэлтгэх вэ гэдэг талаар дэлгэрэнгүй ойлголт өгнөлсөн юм зорилготой. За хүслээрээ амьдрах урлаг тэтгэврийн нас энэ бол тэтгэврийн нас та яг хэллээ шүү дээ. Тэтгэврийн нас гэдгийг бид нар хөгшин хүмүүс гэж ойлгох гэдэг. Ухтай бол тэтгэврт гарч байгаа нас бол яг эд бас хийж бүтээдэг нас шүү дээ. Яг эд нас. За гэхдээ бас нийгмийн нэг их мас бол тэтгэврт гараад за би ингээ нийгэмд одоо ингээд үр бүтээлгүй болж байгаа юм байна. Тэг би зөвхөн хүүхдүүдийнхаа хүүхдийг харах хэрэгтэй юм байна. Би гэртээ суух хэрэгтэй юм байна. Гэсэн яг нэг ийм бодолтойгоор тэтгэвртээ гараад байдаг юм шиг санагдаад байдаг л да. Тэгэхээр яг энэ сургалтын талаар та бидэнд бас за яагаад тэтгэврийн насныхан зорилго чиглэл болгосон энэ талаар та бидэнд хэлээ. За Ганабол институт бид ингээд судалгаа явуулдаг нийгэмд. За тэгээд яг энэ тэтгэврийн насныхан манай хүслийг орхигдчиход байгаа юм байна тий. Энэ насныхан чи бидний аав ээж минь одоо насаараа ажиллаж хөлмөрлөж яг энэ тэтгэврийн насан дээр яг энэ амьдралынхаа чухал хэсгээр шоконд ордог тий. Яг ингээд үлдсэн амьдралаа ингээд зарим нь харамсдаг тий. Зарим нь нэг сайхан амар тайван
амрахыг зорддог те. Тэгэхээр яг энэ хэсгийнхэн зориулсан яг энэ сэтгэл санаагаа амран болон байх хүслээрээ харамсахааргүйгээр амьдрах одоо энэ агуулгыг бид нэр өгөх гээд байгаа. Тэгэхээр Монголын хамтын холбоотой хамтарсан энэ бас бол чухал одоо нэг юм болохоор яг тэтгэврийн одоо бас нэг яг мэдээлэлтэй баймир байгаа байхгүй хамтууд маа тий. Тэтгэврт гарахад одоо юу анхаарах хэрэгтэй гэдэг тийм ээ. За энэ ажил хэргийнхаа онцлогоо шалтгаалаад 40 настай тэтгэврт гардаг хүмүүс бас байгаа. Янз янз байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ ажил аврагчны ямар үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Энэ контентийг яг энэ одоо энэ зөвлөмж мэдээллүүдийг бас эхлээд ингээд алаацтай хөрөмөр байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энэ үндсэн дээрээс бид нар Монголын ахмадын холбоотойгоо ингэж хамтарч хийж байгаа маа. Тэгээд энэ тэтгэврийн насанд юу анхаарах хэрэгтэй, ямар зүйлүүдийг бэлтгэх хэрэгтэй гэдэг тал дээр бол манай цэцэвсрийн их ярих бах. Сургалт нь бол яг ямар орчинд ямар хэлбэрээр явагдах вэ гэхээр эхлээд бол тэтгэврт гарахын зөвлөмжүүдийг өгөх юм. Тэгээд дараа нь тэтгэврийн дараах амьдралдаа хүслээрээ харамсахааргүй одоо энэ амьдрахад нь одоо тусалсан юм зорилготой юм агуулгатай юм сургалт байгаа. За таны 2017 онд батлагдсан одоо тэр хууль журмын дагуу одоо ажлаа үүрэг гүйцэтгэдэг гэсэн. Тэгэхээр одоо тэтгэврт гарахад мэдээж бас хуулийн дагуу журам байгаа байх. Энэ талаар бас манай тэтгэврийн яг тэтгэврт гарч байгаа хүмүүс хэр мэдээлэлтэй байд юм болоо. Миний бас харж байгаагаар миний ойр тарны одоо аав ээж ах эгчийг харж байхад яг тэтгэврт гарах тийм зорилго за журмын талаар бас их хомс байдаг болоо гэж би бодоод байна лээ. Тэгэхээр телевиз үзэж байгаа магадгүй одоо тун удахгүй тэтгэвртээ суух гэж байгаа одоо эрхэм үзэгчид та яг тэтгэврийн асны одоо тэтгэврт гарах тэр журмыг танилцуулж өгөөч. За энэ тэтгэврт гарах бол зүгээр журмаар арчдаг байхгүй юу? Хамгийн гол нь за нэгдүгürt бол мэдээж одоо энэ тэтгэврт гарахтай холбоотой тэтгэврийн үйл явцыг бүгдийг зохицуулсан, тэтгэвэр авах, тэгэл бодох арга энтрийг зохицуулсан одоо том хууль байна л да. Нийгмийн даатгалын сонгоос олгох тэтгэврийн тухай хууль, цэргийн албан хаагчны эрх зүйн байдлын тухай хууль гэдэг ингээд энэ тэтгэврт гарах үуч нь бүгд хуульчлагдсан. Хамгийн гол нь тэтгэврт гарахтаа одоо хүн нэг гомдол тээлгүй тийм ээ, нэг сайхан инээгээд гарах үүднээс гэх юм уу тийм ээ. 2017 онд батлагдсан хамтдаа тухай хуульд бүхэл бүтэн нэг бүлэг байгаа юм. 11 дугаар бүлэг гэж тэтгэврт бэлтгэх талаар. Тэгэхээр энэ хамгийн гол нь юу гэхээр одоо тэтгэврт өөртөө ажиллаж байгаа ажилтныгаа тэтгэврт гаргахтаа нийгэм эдийн засаг сэтгэл зүйн хувьд бол бэлтгэх хэрэгтэй. Тэгээ энэ ийм хөтөлбөрийг бол засгийн газраас батална гэд энэ хуульд заагаад өгсөн. Тэгээд энэ хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх үүднээс засгийн газраас бас 3 тогтоол нийгэм хамгаалалт хөтөлбөрийн яамнаас 2 тушаалтай гарчаад байна л да сайдын тушаал. Тэгэхээр энэ батлагдсан одоо засгийн газраас батлагдсан тогтоол тушаалыг хэрэгжүүлэх энийг мэддэг болох, ойлгодог болох үйл ажиллагааг бол одоо бүгдээрээ бүх нийтээрээ ерөөсөө энэ ажил олгогч нар тэр дундаа Монголын ахмадын холбоо, орон нутгийн төв орон нутгийн ахмадын байгууллагууд бүгд одоо мэддэг тэргээд төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа энэ чиглэлээр одоо мэдлэг олгох зорилгоор хамтарч идэвхтэй ажилламаар байгаа юм. Ингээд энэ хуулийг хэрэгжүүлэх үүднээс 2019 оны 89 дугаар тогтоолоор засгийн газрын тогтоолоор ахмад насны хөгжил нийгмийн хамгааллын хөтөлбөр гэж батлагдсан. Энэ хөтөлбөр дотор мөн одоо яг одоо ажилтныг тэтгэврт бэлтгэх үйл явцыг тоосон 3 юм заалт байгаа. Заасан. За энэ заалтыг хэрэгжүүлэх талаар дахиад эн чинь зөвхөн энэ засгийн нийгмийн хамгааллын хөгжлийн ахмад насны хөгжлийн хөтөлбөр чинь болохоор ганцхан энэ тэтгэврт бэлтгэх биш байхгүй. Бүхэлд нь одоо ерөөсөө ахмадын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай том хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хөтөлбөрийн нийгмийн хамгааллын яамнаас тогтоол гарсан байна. Тушаал гарсан байна. Тэгээ энэ тушаалаа дахиад энэ батлагдсан төлөвлөгөө баталсан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Энэ батлагдсан төлөвлөгөө хэрэгжүүлэх зорилгоор яг энэ тэтгэврт бэлтгэх үйл явцыг төлөвлөх яаж одоо бэлтгэхийг ингээд загварчилсан юм загварыг бас дахиад хөдөлмөр нийгэм хамгааллын яамны сайдын энэ оны тушаалаар батлагдсан. За бид нар энэ сургалтын явцд бол энийг бүгдийг нь одоо он сартай өдөртөө ямар заалттай нийтлэг бүр заалт болгоноор ингээд товч тайлбарлана. Одоо энэ өнөөдрийн одоо энэ яг ярилцлагын хүрээнд бол нийтлэг ерөөсөө тэтгэврт гарах гэж байгаа хүн өөрөө хүнээ тэтгэврт гарах гэж байгаа байгууллага юун дээр анхаарах вэ гэдэг талаар мэдээлэл өгнө гэсэн бодолтой. Тэгэхээр бэлтгэдэг юм байна тийм алтан байгууллага тэтгэврт гарах гэж байгаа хувийг эдийн засаг сэтгэл санаа нийгмээр нь бэлтгэх хэрэгтэй гэдэг юм. Гэхдээ ер нь байгууллагууд хэр энийг хэрэгжүүлдэг вэ? Та түрүүн гомдол гэдэг нэг таны юунаас би сонслоо. Тэгэхээр ер нь харин ингээ хараад тахад бас тэтгэврт гарч байгаа хүмүүсийн ихэнх нь тийм баяр хөөртэйгээр бус
илүү одоо байгууллагуудаа гомдсон сэтгэл тээж гарч байгаа хүмүүсийг би бол нэрсээр харж байсан. Тэгэхээр энэ тал дээр байгууллагууд ер нь яг яаж ажиллах хэрэгтэй юм бэ? Нийгмийн сэтгэл зүйг нь одоо тэр сэтгэл зүй одоо эдийн засгаар нь яаж одоо бэлтгэх хэрэгтэй вэ? За сая чи одоо хэллээ шүү дээ гомдол тээж гарах. За энэ үл ерөөсөө зөв бүгдийн үл гэж хэлэхгүй л тийм. Ер нь бол нийтлэг ялангуяа одоо залуу удирдагч нартай байгууллагууд ч гэх юм уу тийм. Одоо нөгөө намайг хэн хэлж хог хэн сахав гэднээс хог үйдэн шүү дээ. Би ер нь юу ч хийж ирсэн яах вэ? Намайг бол одоохондоо би үл энэ байгууллагын дарга тийм. Одоо том нь тийм надтай хэн ч юу ч хэлэхгүй гэдэг үүднээс хандаж одоо энэ одоо тэтгэврт гарах гэж байгаа юм би нэг зүгээр хурдан гаргачих гэсэн ийм байдлаар одоо хандж байгаа байгууллага аж ахуйн нэгжүүд бол бас цөөнгүй байна. Ингээд тэтгэвртээ ямар ч бэлтгэлгүй гарчаад одоо бүтэн 1 жил 2 сар ч гэдэг юм уу одоо удаан хугацаагаар ингээд тэтгэврээ тогтногоо мэдлэггүй бол сайн бэлтгэдэггүй хүн учраас тэтгэврээ тогтоож чадахгүй удаа яваад тэр хүндээ бухимдаад ингээд би бол ерөөсөө одоо хүнд ч хэрэггүй юм бэ. Тэтгэврт гарна гэдэг чи одоо өстө утгагүй юм бэ. Хайрын би 30 40 жилийн өстө энэ байгууллагын төлөө юу гэж өстө би зориуллаа. Өстө нэг ганц цугархаа харамтаа нэг эвдэрхий сандалчгүй гардаг юм бэ гэдэг ингээд хүмүүс ярьдаг гомдолдог байхгүй. Тэгэхээр бид нар тухайн байгууллагыг тэгээ цаашаа улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан өөрийнх нь байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж өөрийнх нь байгууллагад одоо бүх хүч хөдөлмөрөөр шингээсэн энэ одоо ахмад насандаа хаан тэтгэврт гарах гэж байгаа хүмүүст бид нэр ингэж хүйтэн зэвдэг хандаж болохгүй байхгүй. Тэгээд энүүнийг л одоо зэгцлэх, энүүнд одоо ойлголт өгүүлэх одоо иргэдийн чиглэсэн энэ одоо хөтөлбөр төлөвлөгөө ингээд загварын үйл ингээд үндсэндээ бүрэнд ингээд батлагчлалт одоо ингээд батлаг дээрээс одоо төрөөс арах юмгүй боллоо. Тэгэхээр энийг л бид нар одоо хүмүүстээ ойлгуулах, энийг бид нар хэрэгжүүлэх л одоо бидний гол үүрэг. Дээрээс нэмэт хэлэхэд манай одоо томоохон аж ахуй нэг шалан байгууллагууд тийм яг энэ тэтгэврт гарах энэ үс бүр хүний нөөцийнхөө бодлогот нь ингэж тусгаж өгөөд тийм ээ. Яг энэ жил одоо тэтгэврт гарах хэдээс хэдэн насны хэд орчим хүн байна тийм. Энд яг нэг хөгжлийн хөтөлбөртөө бас ингэж оруулаад өгөх хэрэгтэй. Тэгжиж яг энэ манай хүн гомдлохоо тийм яг насаараа ингэж хөлмөрлөж зүтгэжчээд ингээ гарчтай хүн өөрөө яг шоконд ордог юм шиг байна. Тийм сая ихэд одоо миний иргэн тойронд 2 3 хүн ингэ тэтгэврт гарч байгаа байхгүй. Тэгэхэд одоо яг ингэ шоконд ордог тийм. Маш олон жил сайхан хамт олон дунд сайхан уур амьсгалд ингэж ажиллаж чаад ингээд яг энэ тэтгэврийн насан дээр ирээд ингээд гарахаараа шоконд ордог те. Энийг бол яг ингээд сэтгэл санаа болон санхүү те энэ юм зохицуулахсаа тэгээ бие махбод одоо энэ наад шаргалтай амьдрах энэ соёлд бол сурах хэрэгтэй байгаад юм л та. Байгууллагууд нь бүр байгууллагын бодлого болгож ингэж оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхээр яг энэ сургалтын одоо мэдээж орох сургалтыг одоо орох багш байгаа хэлтэй. Тэгэхээр сургалтын багш нарыг бас танилцуулах хэрэгтэй. Тий. Сургалтын багш манай Канабел институтын захирал хүний нөөцийн мэргэжсэн зөвлөх хүн байгаа. За $1 гэж энэ хүн маань энэ сургалтыг удирдана. За хүний нөөцөөр мэргэжсэн хүн болохоор яг энэ сэдвийг манайхан багаараа олж хараад энэ дээр одоо ингээ ахмадтай холбоотой хамтраад хийя гэдэг ингээд зорьсон байгаа. Манай Канабел институтын одоо мэргэжлийн сургууч багш $1 захирал маань энэ сургалтыг орох юм. Яг энэ сургалтанд хамрах хүмүүс тэтгэврт гарах гэж байгаа тэтгэврийн насныхаас гадна ажил олгогч нар зайлшгүй хамрах хэрэгтэй юм байна гэдгийг одоо засаг сүрэгч ярианаас ойлголоо л да. Ажил албан хаагч нар одоо ажил олгогч нар энэ тал дээр ер нь мэдээлэл нь өөрсдөө хэр гэдэг юм бол одоо хүний нөөц нь энийг давуу мэдэх хэрэгтэй гэдэг юм уу? Ер нь бол одоо энэ байгууллага аль ажилт нь илүү их одоо үүрэг хүлээж энэ дээр одоо хариуцж ажиллах хэрэгтэй гэдэг юм бэ? За тэр саяны хэлсний дээр одоо энэ тэтгэврт үлдэх хөтөлбөр үйл явцыг төлөвлөх тийм загварчилсан юу батлагдсан байхгүй. За тэн дээр ерөөсөн гол юм бол ерөөсөн ажил олгогч нар зориулагдсан. Ерөөсөн ажил олгогч нарын яах ёстой вэ гэхээр одоо 3-аас доош хүнтэй ажлын хэсэг байгуулад одоо тэтгэврт бэлтгэх ажилтныг одоо бэлтгэх тийм тусгай ажлын хэсэг байгуулж байна шүү дээ байгууллагатай. Тэгээд тэр ажлын хэсэгт нь болохоор мэдээж одоо хүний нөөцийн ажилтан бол тэнд бол байж таарна тийм ээ. Өшөө дээрээс нь одоо тэр ахмадтай байгууллагын хүмүүс байдаг бол бас тэр үйж болно. Тэгээ одоо тэр санхүүгийнх нь хүн ч гэдэг юм уу одоо юу нэгдгийн тэр байгууллагатаа бас нэг ажилтнуудтайгаа одоо хамгийн ойр харьцдаг бүх одоо зүйлийг мэддэг ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг одоо шийдвэрлэх тодорхой үүрэг гүйцэтгэдэг бүх юм удирдлагатай танилцаж энэ үйл ажиллагааг ингээд зөв явахад бас үүрэг өгөх ийм хүмүүсээр тэр ажлын хэсгийг байгуулах хэрэгтэй байхгүй. Тэгээ ажлын хэсэг нь одоо тэр тэтгэврт гарах ажилтнаа тэтгэврт гарахаас нь 3 жилийн өмнөөс эхлээд бэлтгэж шээ. Төсвийн байгууллага, төрийн байгууллага бол нөгөө ажилтнуудаа тэтгэврт гарахт нь одоо нөгөө 3-аас
доошгүй хугацаад жилийн өмнө нөгөө төсвийн хүрээний мэдээлэлд одоо төдөн жилийн дараа манай тэтгэврт гарах хүн төлөвлөд ингээд мөнгө суулгаад явж идэг учраас энэ хүмүүс бол явах хэсний зөв төдөн хүн гарна гэдэг бол мэдлэг бол тэднэрт байна. А энэ хүнийг гаргахын тулд өшөө одоо бид нарийн юу хийх үү гэдэг тийм бол төсөөлөл байхгүй явдаг байхгүй. За төсвийн байгууллагын хувьд ийм том ажил олгогч нар том ч жижиг ч ерөөсөө өөрт нь одоо ажиллаж байгаа одоо 50-аас дээш нас гарчихсан эмэгтэй 50 60 төгссөн эрэгтэй хүмүүс байна шүү дээ. Эднийг нарийн судалж тэр ажлын хэсгийг хийх ажил энэ дээрээс үнэлж одоо энэ төлөвлөлт төстэй байхгүй. Одоо манайд одоо 20 онд хэд нэг хүн байна. Дахин 21 он болоход нийт нөгөө судлагдсан одоо судалгаанд орж байгаа хүн чинь одоо 4 болоод ирдэг ч юм уу тий. Тэгээд энэ хүмүүс бүр нэг бүлчин нэр болгоноор нь одоо ингээд төлөвлөж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр одоо жишээлх юм бол одоо Чулуунбат эдийн мод танаа ээж гэдэг юм одоо ингээд 3 жилийн дараа тэтгэврт гарахад байлээ гэж бодоход энэ хүний чинь нөгөө бүртгэлдээ ороод бүх судалгааг нь хийгээд тэр загвар дээр бүр нарийн заагаад өгсөн. Тэтгэврт гарахад одоо гол бүрдүүлдэг бичиг баримтнаас эхлэх хэрэгтэй байхгүй. За энэ хүн чи одоо удахгүй тэтгэврт гарах гэж байгаа юм би нөгөө хөдөлмөрийн дэвтэр нь байна уу? Нийгмийн даатгалын дэвтэр нь бүрэн бичигдчих үү гэж эхлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн дэвтэр гэхлээр 1995 оны 1 сарын 1-ээс нөгөө нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврт хэмжээний тухай хууль мөрдөгдөд нөгөө хэрэгжилж ирсэн хөдөлмөрийн дэвтрийг тухайн үеийн нийгмийн даатгалын ажилд одоо төд номерын нийгмийн даатгалын дэвтэр олгоо гэж үчээд тамга дараад өөрт нь өгсөн байхгүй юу? Нийтлэг энэ бол бүх улсын хэмжээнд мөрдөгдсөн ийм журам байна. А гэтэл зарим ажил олгогч нар тэр үеч одоо яг ийд одоо нөгөө өмч өвчлөл явагдаж ирсэн байгууллага компаниуд одоо нэр усан сольж одоо компани болж өөр хэлбэр чийлжиж байсан. Ингээд ийм олон төрлийн үйл явц явж ирсэн учраас нэгсэн байгууллагын нөгөө хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй. Тэгээд хөдөлмөрийн дэвтэр дээр нь бичлэлтийг хийгээгүй. Баталгаажуулаагүй гэдэг ингээд орхичихсан юм маш их байдаг байхгүй. Тэрний үзээд за хөдөлмөрийн дэвтэр нь одоо бүрэн байна уу энэ үнээр. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь бичлэлтийн дутуу одоохондоо анх ажилд орсны биччихээд гарсан тушаалын бичиг баригдсан байж байна. Тэгэхээр энэ одоо яагаад бичигдээгүй одоо энэ үнийг бичихийн тулд одоо ямар нэгэн хүн хөгжих гэсэн байхгүй шүү дээ. Эсвэл нэр нь өөрчлөгдөж айгүй татан богдсон. Дампуураад алга болсон ч гэдэм үү тийм. Тэгэхээр энийг яах вэ гэдэг одоо энийг бол одоо шүүхэд хандаж шийдвэрлэх хэрэгтэй юм байна гэдэг. Нөгөө төлөвлөсөн болгон дээр одоо судалсан болгон дээр арга хэмжээ авах нь шүү дээ. Нийгмийн даатгалын дэвтэр энэ. Нийгмийн даатгал дээр одоо 95 оноос 95 оны 1 сарын 1-ээс яг авч ирсэн цалингаас нь ажил олгогч даатгуулагч хэдэн төгрөг төлж ирсэн гэж бичиж баталгаажаад ингэ явж байгаа юм. Гэтэл чинь бас нэгсэн бас бичигдээгүй гэж бол дундаа завсартсан байж болно. Ажил олгогч нь одоо тайлангаа тушаадгүй ч юм уу. Одоо ямар нэгэн байдлаар дутуу үчигдсэн байж шүү дээ. Тэгэхээр энийг одоо яаж гүйцэж бичүүлэх ёстой. Бичүүлэх ёстой юм. Очоод шууд лавлгаа авчихлаар энэ байх юм уу те. Лавлгаа байхгүй байгаа тэр ажил олгогч нь одоо цалингаас нь шимтгэлийн хураагаад байсан мөртлөнгөө цаашаахан тушаагаагүй үр үүсгээд ингээ баталгаажуулаагүй ингээд орхисон байна. Энэ тохиолдолд одоо яах вэ? Хэрвээ одоо үнэхээр ингэсэн байвал одоо тэр өөрийнхөө гомдлыг одоо тухайн харьяалагч байгаа нийгмийн даатгалын хэлтстэй хамтаад өргөдөл бичээд би төдөс төдөн төгрөгийн салин аваад ингэж ажиллаж ирсэн. Тийм ээ? Одоо миний энэ ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ингээд төлөвлөлөд өгч гэдэг ч юм уу тий. Бид нар шиг бүгд цаанаа ингээд зохицуулагдсан. Эсвэл одоо 95 оноос хойш одоо тэр хүн төрсөн байж болно шүү дээ. Хүүхдээ гаргаад 2 жилийн салин аваад тэтгэн юу чөлөө аваад 2 жил хүүхдээ харчаад эргэж ирээд ажилд орсон байж болно. Нөгөө хугацаанаа өнгөрөх. Байгууллагын төлөвлөгөө мэдэхгүй тэр хүн ч өөрөө төлөвлөгөө мэдэхгүй тийм ээ. Ингээд энээсээ болоод одоо ингээ 2 жил насагдчих. За тэгэл одоо гадар ярьж байгаа юм гэхэлэр өө тэр нийгмийн даатгал дээр очихлоор ч ястай. Тэгэж цаал ингэж часаал 30 жилдээ байжсэн чинь би нэг 28 жилдээ боллоо ч гэдэг юм уу. Ийм яриа гарч идэг байхгүй тэгэл. Тэгэхээр энэ бэлтгэх хугацаанд өөрийнх нь одоо ажиллаж байсан хууль журмынхаа дагуу нийгмийн даатгалд одоо яг ажилласан хугацаанд тооцогдох ёстой. Бүх хугацаагаа л нэгдүгээр бэлдэж авсан байх хэрэгтэй. Өнөөдөр тушаал гарлаа, маргааш нь тушаалтайгаа хамт нийгмийн даатгалынхаа тэтгэврийн ард талд нь бичүүлээд их тушаалтайгаа хамт харьяалагдах дүүргийнхаа нийгмийн даатгалын хэлтэст тэр бүрдүүлсэн бүх хүчиг баримттай аваачиж өгөөл ингээл тэтгэврийн тогтоолгож байхаар ингэж л бэлтгэх хэрэгтэй байгаа юм л да. Яг үүн дээр нэмж асуухад яг энэ одоо бүглэгдээгүй одоо энэ завсардсан хугацаа, за энэ хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр байгаа үгүй эсэгтэр за хувь ажилтан өөрөө тэтгэврт гарах гэж одоо шаардлага тавих хэрэгтэй. За үүн дээр нэмээд одоо тэр ажил олгогч одоо тэр хүний нөөц гэдэг юм уу те. Тэр хүмүүс нь дэмжих хэрэгтэй. За энийг очиод нийгмийн даатгал дээр бүглүүлэх хүн одоо тэр
албан байгууллага ажил олгогч нь гэдэг юм уу, хувь хүн өөрөө байдаг юм уу? Энэ дээр бас их ялгаа гараад идэг шүү дээ. Чи өөрөө оч наадгаа бүгд өөрөө наадхынхаа араас хөөцөлд гээд тэтгэврт гарч байгаа хүмүүс тэгээд идэг юм билээ. Тэгэхээр үүн дээр одоо яг аль нь хариуцлага үлээх хэрэгтэй? Тэгэхээр энэ дээрээс нэгдүгээр аль нь хариуцлага үлээх. За өөрийнхөө нийгмийн даатгалын дэвтэр дээр өөрийнхөө нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тухайн байгууллагт орохдоо тэр хүн бүрэн бүрдүүлээд дутуу байсан бол тэр байгууллагатайгаа харьцаад бүрдүүлээд орох хэрэгтэй. За хамгийн гол нь нэг байгууллагт орчих юм бол тэр нэгтлэн бодогч тэр хүний нийгмийн даатгалын дэвтрийг сар болгонд нь бичээд авиж нийгмийн даатгалын хэлтсээр ажил хариуцлага ажилтнаараа баталгаажуулаад ингээд явж явах хэрэгтэй. Тэрийг бас ажилд орчдог нийгмийн даатгалын дэвтрийг авчирч өгдөг үү? Нэгтлэн цалингийн бичээл юу гэдэг тайлбар өгүүлэнгээл яваад идэг нийгмийн даатгалыг авчирч өгдөггүй. Ийм хүмүүс бас үнтэй байдаг. Өөр нэг газар ажиллаж байгаад нөгөөхөөсөө тооцоо хийгээд нийгмийн даатгалын дэвтэр аваад гаргалгуугаар орхиж чад. Тэгээ очиж шинэ газар очиод орчдөг. Тэгээ нийгмийн даатгалын дэвтэр нь одоо бичигдээгүй байхын тохиолдол байна. Ер нь бол тал талаасаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Тэр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой гэдээ яриад байна тийм ээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх төлсөнд тооцогддог хугацаа гэж бас үүдэг байхгүй. Одоо нэгдүгээр тул мэдээж зэрэг ажиллаад яг өөрөөсөө нийгмийн даатгалын шимтгэл төлөөд явж исэн хугацаа байна. Жирэмсэн амарчин сэтгэмжтэй байсан хугацаа байна тийм ээ. Одоо ингээд одоо гал ус одоо ийм байгалийн давтагчгүй хүчин зүйлийн нөлөөнд автагдаад одоо чөлөөтэй байж исэн хугацаа байна тийм ээ. Цэргийн албанд явсан хугацаа байна. Гэх мэтлэнгийн ингээд нөгөө дор нь ингээд тухайн юугаар нь зохицуулагдсан нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөж байх хэрэгтэй юм. Журмалчсан юм зүйл залтууд байдаг. Энийхэн дагуу одоо бүрэн байна уу гэдгийг хэрэгтэй. Энд одоо нэг орхигдоод байдаг хугацаа бол энэ сургалтанд хамрагдсан хугацаа гэдэг байхгүй. Хуучин бол яг суралцсан хугацаа бол ордог байсан бол одоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ихтэй сургууль одоо өөрийн хүсэлтээрээ сурсан энэ хугацаанууд бол ордог байхгүй. Ямар хугацаа ордог вэ гэхээр байгууллагын захиалгаар одоо чи манайд ажиллаж байлаа энэ хүнийг зайлшгүй бид нар одоо сурлах хэрэгтэй юм боловсролын дээшлүүлэх хэрэгтэй байна. Манай байгууллагад өргөөжтэй байна гэд чөлөө өгөөд одоо 4 сар гэдэг юм жилийн хугацаатайгаар одоо гадаадчууд дотоодч сургуулах гад томлоо явуулж шүү дээ сургах гад мэрэгжил зөвшөөрлөх гэдэг. Тэгэхээр тэр хугацаанд ажил олгогч нь хөдөлмөрийн өсний доод хэмжээнээс ажил олгогчийн хуваар нь нийгмийн даатгалын шимтгэлийн төлөөд ингээд баталгаажуулаад явж явах хэрэгтэй. Түрүүн 3 жилийн өмнөөс эхэлж бэлдэх хэрэгтэй гэсэн тэтгэврт гаргаж байгаа хүмүүсийг. Тэгэхээр одоо байгууллага ажил олгогч нар энийг хэрэгжүүлэхгүй тохиолдолд одоо тэтгэврт гаргаж байгаа хувь хүн шаардаж болох уу? Болгүй яах вэ мэдээж одоо энийг л одоо өөрснөө одоо бидний энэ яриад байгаа энэ юмыг одоо манай тэтгэврт гарах гэж байгаа хүмүүс өөрснөө тэтгэврт нь гарахын төхөж байгаа аав ээжийнхэн төлөө үр хүүхдүүд нь хамаатан сад найз нөхд нь одоо энийг мэдчих хэрэгтэй байгаа байхгүй. Хүчиж одоо тэтгэврт гарах гэж байгаа юм байна. Одоо өв өгш нь одоо тэтгэврт гарах гэж байгаа юм байна. Чиний юм ч одоо бүрэн байна уу нөгөө дэвтэр чинь байна уу тийм ээ. Хөдөлмөрийн дэвтэр чинь байгаа юу? Тэнд ажиллаж исэн хугацаа чинь байна уу? Гадаад явж исэн хугацаа чи юу? Тэгэхэд нөгөө нэг төрж исэн хугацааны чинь одоо юм байдаг байгаа даа тийм ээ. Гэх мэтлэнгийн одоо энэ юмудаа бүгдийг бүрдүүлээд байхгүй бол өөрөө бэлтгээд тэгээд одоо байгууллагатай хандж эхлэх нь шүү дээ. Тэгээд тэр байгууллага чинь бол зүгээр одоо нэг үртгэжээд биш одоо их нарийн одоо юмнууд л хийх хэрэгтэй болоод байгаа юм л. Одоо эднэрийн одоо сургалтын одоо явуулах бидний хамтарсан бөгөөд эднэрийн яг мэргэжлийн хүмүүсийн заах сургалт бол за одоо ингэ бүх юм бүрдүүлээд бид нар зүтгэртэй гарлаа тийм ээ. За тэтгэврт гарчаад одоо яах вэ гэдэг талаар бол одоо эднэр тэтгэврт нэг 55 нас хүрсэн эмэгтэй 60 хүрсэн эрэгтэй чинь тэтгэврт гарчаад цаашаа ажиллах маш их потенциал байна шүү дээ. Тийм шүү дээ. Маш их олон жил ажиллах боломж нөөц байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ одоо нөөцийг одоо нэгдүгээр яаж ашиглах вэ байгууллагын зүгээс нийгмийн зүгээс энэ өөрт байгаа нөөцийг яаж ашиглах вэ өөрийн зүгээс тийм ээ. Энэ үнийг л одоо эртнээс төлөвлөх хэрэгтэй юм байна гэдгийг бид нар хэлээд байгаа байхгүй юу. Одоо за цалин бол мэдээж одоо өндөр мэргэжлийн хүн бол мэдээж өндөр цалинтай байсан байна. Гэхдээ яг тэтгэврт тогтоолох чинь тэр өндөр цалин бид нар 100% авахгүй шүү дээ. За цэргийнхэн бол олон жил ажилласан цэргийн албан хаагч нар бол арай өндөр тэтгэврт тогтоож байгаа 80% нь боддог учраас тэгээ олон жил ажилласан бол нэмэгдэлгээд бараг үндэс авч ирсэн цалингаас илүү авах тохиолдол гарчих гадаг шүү дээ. Энгийн хүмүүс болохоор одоо цалингийнхаа дунд чи 45%-аас удаа дээрэс нь 20-с дээш жил ажилласан жил тутмын 1.5% ингээд өсгөд боддог байхгүй. Зүгээр дундаж нэг жирийн нэг албан хаагчийн 55 хүрээд гарч байгаа тэтгэвэр 60 хүрээд гарч байгаа тэтгэврийг бол доотал нь ажилласан хугацаа 30 тэгэл 35 40 жил шахуу ажиллаад ингээд тэтгэвртэй гарч байгаа байхгүй. Тэгэхээр чи нэг 60-аас нь 70%-ийн дунд 75%-аар ч юм уу бодож гаргаж байгаа байхгүй тэтгэврийн юм. Нийгмийн ер нь одоо дийлэнх хэдэн хувийг одоо тэтгэврийн насныхаа эзэлт юм болоо.
Одоо эндээс манай Одоо манай өндөр насны тэтгэвэр авч байгаа хүмүүсийн ч тоол маш их нэмэгдэж шүү дээ. Одоо бол 310 гаруй мянган тэтгэвэр авах гэж байна. Нийт одоо юу нэг 6.9-с 1 10 орчим. Цаашдаа бол бүр одоо 50 онд 21.1% одоо эсрэг ийм тооцоо гаргаж байна. Тэгэхээр одоо ахмадууд маань урт насалж байна. Аль болохоор эрүүл сарвал байж болж байна. Эрүүл сарвал байх, зөв хооллох, одоо хөдөлгөөнтэй байх, ёстой юм байна гэдгийг одоо их мэдж байна. Манай одоо орон нутгийн ахмадын байгууллагууд суман дээр байгаа одоо ахмадын зөвлөл хороод бол одоо бүгд бас чөлөө цагаан өнгөрөх нэг уулзаад ярьж хөөрчих одоо ахмадын ордон өргөөтэй болж байна. Ер нь бол одоо улсын хэмжээнд бол манай ахмадын өргөө ордны тоо бол ер нь үндсэндээ нэмэгдсэн шүү дээ. Одоо хуучин бол өргөөтэй сум хэд байдаг вэ гэж асуух байсан бол одоо өргөөг нь хэзээ гэж асуух. Ахмадын үйл ажиллагаа явуулах тийм байшин өрөө танхимгүй газар хэд вэ нэ л гэж асуух. Тэгээс өргөөтэй хэд вэ гэж асуух юмгүйгээр бол маш их итгэвчсэн байхгүй. Тэгээ бид нэг өдөр суман дээр явж ирсэн болгон аймгийн бүрэн гойлоо байна. Тэгээ тэгж ярьж байгаа юм чи. Гэхдээ нөгөө дандаа нөгөө имлэгийн хаалга ингээд одоо өнөөдөр даралт ихсэн толгой өвдсөн нуруу хүйссэн за нэг имлэгт очиж нэг үзүүлээгээд ингээд имлэгт одоо хондоо өдөрт дуу жишээ гэхэд нэг 10 хүн ханддаг байсан бол ингээд нөгөө ахмадын өргөөний ажилд ороод ахмадууд нь тэнд цуглаад дуулдаг ч юм уу бүжгэлдэг ч юм уу тоглолдог ч юм уу ингээд чөлөө цагаа өнгөрөөгөөд ингээд эрэхтэн зэрэг нөгөө эмнэлэг рүү явдаг юм бол эрс зөөрөд. Үнэхээр л одоо даралт нь ихсэл хэзээгүй заагүй эвгүй болчих гээд байгаа биш бол эмнэлэг рүү гэхээс өмнө нөгөө ахмадынхаа байгууллагаар ахмадуудтайгаа очиж уулздаг. Ярддаг, өөрөлдөрдөг, маань өгчөөдөг, яадаг чинь тийм ээ. Гэх мэтлэнгийн энэ орон нутгийн ахмадын байгууллагуудын ажил бол маш их идэвхжсэн. Одоо л зүгээр энэ онд бол бид нар одоо их олон юм хийхэд төлөвлөсөн байсан. Одоо корона гараад одоо ингээд нөгөө нийтлэг ингээд явах гэдэг одоо ахмадынхаа өргөтгөч гэсэн шинжилгээ шинээр ашиглалтанд орчихсон энэ байгууллагч одоо их тийм сайхан юмнуудаа хийж чадахгүй л одоо ингээд байгаа байгаа тийм. Гэхдээ энэ бол одоо ингээд дууссан сайхан болох байгаа. За тэгэхээр хүслээрээ амьдрах хурлаг одоо тэтгэврийн насны шинэ эхлэл энэхүү онлайн сургалт онлайнаар явна тийм. За тэгээ хизээ болох вэ? Хэдэн цагийн одоо хугацаатай вэ? За дээрэс нь яаж бүртгүүлэх үү? За хүслээр амьдрах урлагийн тэтгэврийн нас шинэ эхлэлийн сургалт маань бол нэгдүгээрт онлайнаар явна. За онлайнаар хэрхэн бүртгүүлэх вэ гэхээр одоо энэ доор титр гарч ирэх шиг тийм 8808 2272 7000 2272 гэсэн утсан дээр манай бүртгэлийн ажилтнууд ажиллаж байгаа. Энэ утсаар залгаад бүртгүүлж болно. За сошиалоор Facebook хуудасаар Canapel Institute of Success гэсэн Facebook хуудас байгаа. За энэ хуудсан дээр яг энэ манай сургалтын постэр зар явж байгаа. Яг энэ зарн дээр дарангууд линк байна. Тэр линкээр ороод бүртгэлийн форм байж байгаа. Тэрийг бүглээд одоо энэ сургалтанд бүртгүүлнэ. За яг нэг хүндрэлтэй төлөвлөлт гарч магадгүй тийм. За тэгэхээр энэ сургалтанд яг суулгахыг одоо үйлдэл хийх хүмүүс нь бол бидний гэсэн чи бид нар байгаад байгаа тийм. Аав ээжигээ бүртгүүлдэг. За тэр нэг баг цаг мэдэхгүй юм байвал тэрийн заагаад Facebook-т нь оруулаад тэр хаалттай группт нь оруулаад нөгөө мэдээлэл одоо зөвлөмжүүдтэй эхлээд танилцчих одоо ийм байгаа. За би сургалтын агуулгыг яриад өгчүүлээ. Тий. За эхлээд бол энэ түрүүний цэцэг сүрийн эгчийн маань хэлсэнчлэн одоо энэ тэтгэврт гаргахын зөвлөмжүүд, хуулийн тогтоолууд, төлөвлөгөө тий иймэрхүү энэ мэдээллүүд нь орчих юм. За хоёрт нь бол энэ манай Canapel Institute-ээс гаргасан энэ судалгаан дээр үндэслэсэн сургалтын агуулга байгаа. За тэтгэврийн дараах амьдралаа одоо төлөвлөх нь тий хэрхэн төлөвлөх үү тий за хүслийн жигсаалтаа гаргах нь одоо жишээ нь 5 хүүхэдтэй хүн байлаа гэхэд тий хүн бол хүний одоо эцсийн туйлын зүйл үл аяг хүслээд тий хүсч идэг тэгэхээр одоо энэ 5 хүүхдийнхээ ийш тийш аяллаар ямаар байна шиг тийм үү тий жишээ нь одоо энэ хүүтэйгээ нэг тэр төрсөн нутагт нэг очиж юмсан шиг тийм үү тийм ээ тэгэхээр энэ хүсэж байгаа зүйлүүдээ ингэж жигсаагаад тий жигсаагаад гаргаад бичих одоо юм өсөв за одоо цагаарах амьдрах нь яг одоо байгаа энэ одоо миний амьдарч байгаа энэ хэм маяг чинь жаргал юм байна. Одоо л би энэ жаргалыг одоо цагаар амьдрах нь урлагт те энэ одоо байгаа энэ зүйл маань их жаргал юм байна шүү те энэ одоо зүйлийг мессеж өгөн тэгээд сэтгэлээ жолоодох урлаг. За магадгүй хүн 50 нас дээр очиж 40 насны дээр очиж өнгөрсөн зүйлдээ маш их харамсдаг. Тэгээд энэ өөр харамслаа зөөр тайлах
Тэ олон янз янз хүн болгон янз янз байгаа л да. Гэхдээ нөгөө нэг харамслаа одоо сэтгэлээ одоо зөвж болоодохыг яг энэ цаг үед бол яг зөвж болоодох илүү амар амгалан тайван жаргалтай байх гэсэн иймэрхүү агуулгууд өгөх юм. За сургалтын төлбөр маань бол ердөө 20,000 төгрөг байгаа. За 20,000 төгрөгийг манай одоо данс руу шилжүүлээ сургалт суудлаа баталгаажуулаад явснаар одоо сургалт маань бол эхэлнэ. За энэ 7 дугаар сарын 4 буюу энэ амралтын өдөр байгаа. Амралтын өдөр 11 цагт сургалт маань бол эхэлнэ. Тэгэхээр одоо тэтгэврт гарах байгаа насны за ер нь тэтгэврт гарах биш. Ер нь хувьхан өөрөө одоо энэ тэтгэврийн тэртээ олон жил байгууллагатай ажиллаад бүгд л тэтгэвртэй гарна. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн талаар илүү мэдлэгтэй байх нь за ажил олгогч одоо тэдгээр хүмүүс манаас энэ талаар мэдлэгтэй байх нь одоо хийхиндээ одоо хийхийнхаа сэтгэл зүй цаашдаа амьдрал бас илүү өөр өгөөжтэй юм байна гэдэг зүйлийг одоо та хоёрын ярианаас маш сайн ойлголоо. Тэгээд цэцэг сурагч бас уриалаад өгөөч одоо энэ хүү сургалтанд одоо ямар хүмүүс суух хэрэгтэй юм бэ те. За энэ сургалтанд бас сууснараа юу мэдэх боломжтой юм бэ гэдэг тал дээр та үзэгчдэйг уриалж өгөөч. Би түрүү чиний өдөр гомдол тээж гардаг гэдээ ярьлаа шүү дээ. Тэгэхээр тэтгэврт гарах гэж байгаа хүмүүс маань гомдол тээж биш баярлаж гардаг. Маш их өндөр сэтгэлдтэйгээр тэтгэвртээ гараад тэр одоо төшгөлсөн байгууллагынхаа ахмадын байгууллагад бүртгэлээд тэгээд тэр ахмадуудтайгаа болон байгууллага хуучин ажиллаж исэн хамт олонтойгоо нэгт хамтын ажиллагаатай ийм сэтгэл дүүрэн байдлаар одоо цаашаа явах юу гэдэг энэ дээр явах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ сургалтанд сурснараа бид нар ямар ач холбогдолтой гэвэл нэгдүгээрт бүх одоо аймаг дүүрэг сумдын ахмадын хороод энэ жилийн одоо бид нартай гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухайн нутаг дэвсгэр дээр байгаа ажил олгогч байгууллагуудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүл. Энэ одоо байгууллагт хичнээн хүн тэтгэврт гарахаар байна. Энэ судалгаа гаргах. Тэгээ энүүнийг ерөөсөн мэдлэг эзэмшүүлэх ийм юу байгаа. Тэгэхээр энэ одоо энэ сургалтанд хамрагдсанараа бүх одоо хамтын хороо зөвлөлүүд дээрээс нь тэр одоо нутаг дэвсгэр дээр байгаа ажил олгогч нар одоо энэ ажил олгогчдын тэр хүний нөөц хариуцсан хүмүүс энэ сургалтанд одоо хамрагдах юм бол одоо би ер нь яг юу хийх ёстой хамтынхаа төлөө тийм ээ гэдэг мэдлэгийг авчих ёстой байна. Одоо жишээ нь хэд би өчтөр одоо фейс уншчихлаа Сүхбаатар аймгийн ахмадын хороо бүх сумдад одоо мэдээлэл хүргээд нэг суман дээр одоо ахмадын зөвлөлийн дарга нь одоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал одоо өшөө хүний нөөц цасаг даргын тамгын газраас ингээд нэг төлөвлөлгөө 5 хүний бүлэг байгуулад нэг сургалтынхаа төлбөр дээр одоо тавуулаа суугаад одоо энэ шууд сургалтанд оролцох гэж байна шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд энэ орон нутгийн ахмадын байгууллагууд энэ дээр маш их идэвхтэй ажиллах хэрэгтэй. Дээрээс нь одоо тэр ахмадын байгууллагууд нь тав чиг суугаад байвал энэ иргэд аж ахуй нэгж байгууллага өөрснөө одоо тэднэрт хандаад өөрснөө энэнд бүртгүүлээд өөрснөө идэвхтэй оролцох хэрэгтэй байхгүй юу? Хамгийн гол нь энэ дээр яагаад бид нар одоо энэ ажил олгогчийг түлхүү их анхаар ажил олгогчид хандаад байна гэхлээрэ ажилтнуудаа одоо бэлтгээ. Тэр одоо олон жил дөрвөөс олон жил ажиллажсэн энэ ажилтан чинь одоо тэтгэврт гарахад бэлэн байна уу? Тийм ээ? Одоо юу нь болж байна уу, тийм ээ? Хугацаа болцсон бол тухайн хамт олонд орж ирэх одоо бэлтгэлийг бид нар хангах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүний нөөцийн ажилтнууд энэ одоо удахгүй тэтгэврт гарах гэж байгаа хамтаа 3 жилээс нь эхлээд бэлтгээд судалгаа хийж ирсэн тийм ээ. Судалгааны дүн дээр суурилж төлөвлөгөө хийлээ. Тэгэхээр наад зах нь гэхэд одоо энэ ажилтан хэдэн жил ажилласан хүн. Энэ хүнийг одоо яаж алдаршуулж ирсэн юм. Ямар одоо төрөөсөө одоо өөрийнхөө одоо хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлж ямар одоо төрийн дэд авьяа шагнал авч ирсэн хүн. Авч байгаагүй юм уу? Хэрвээ авч байгаагүй бол одоо энэ хүнийг одоо цааш нь одоо энэ тодорхойлтыг гаргаж өгөх одоо урамшуулах ямар алхам байна. Өөрийнхөө хэмжээнд одоо тэр хамт олонтой энэ хүнийхээ хөдөлмөр бүтээлийн танилцуулах, хөдөлмөрийн албарын тэмдэглэх, тийм ээ? Ямар боломж юм. Дээрээс нь одоо энэ хүн чинь олон жил ажиллажсэн, тийм тухайн байгууллагад одоо тухайн байгууллагыг одоо сайн ажиллахад, үр дүнтэй эдийн засгийн хувьд ашигтай ажиллахад одоо энэ хүний чинь ажлын үр дүн гэж байна ш. Одоо нарийн мэргэжил байна. Энийг нь одоо үлдэж байгаа хүмүүстэй эзэмшүүлэх. Багшийн холбоо тогтоолох гэдэг юм уу, тийм ээ? Ингээд хамт олон дотор нь тэр одоо хамт ажиллаж байгаа хүнийг одоо ажлын үргэлжил болгоод өшөө ямар арга хэмжээ зохион байгуулах. Хөдөлмөрийн алдрын яаж тэмдэглэх вэ? Яг одоо тэтгэврт гарах өдөр нь одоо энэ хүнийг одоо яаж одоо сайхан баярлуулах вэ? Сайхан цэцэг бариад хамт олноороо дуулж бүжиглээд одоо ингээд ахмадын хороотойгоо хамтарч ахмадын хороо төр зүйлийн дарга нар тэнд байж гин. Шинээр хүний бүртгэж авчиг цаашдаа энэ хүнтэй ямар ажиллаа ажиглахгүй энэ хүн юу хийх вэ гэх мэтлэнгээр тийм ээ. Тухайн хүн өөрөө одоо бэлтгэгдсэн нэгдүгээр ахмадын хороонд бүртгэгдэх юм байна.
Хоёрт би одоо тэр батлагдсан журмын дагуу би одоо спорт урлаг одоо ямар нэгэн арга хэмжээ болоход одоо надад туслах дэмжлэг үзүүлэх юм бэ. Цагаан сараар одоо Ахмадын баяраар хуулийн дагуу надад хүндэтгэл үзүүлэх юм бэ. Би чинь одоо бүгд одоо мэдсэн байна шүү дээ энэ чинь. Бүгд мэдсэн энэ хүрээнд бүгд мэдсэн байх байхгүй юу. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн мэдээлэл бол манай үзэгчдэд илүү хүртээмжтэй байсан болов уу гэж би бодож байна. Тэр цэм одоо тэтгэвртэй гарчихсан байгаа. Тэтгэврт гарч байгаа хүмүүст бол илүү их хүртээмжтэй байсан болов уу гэж бодож байна. Тэгээд хүслээрээ амьдрах хурлаг тэтгэврийн нас энэхүү сургалтанд бас хамрагтай хүсвэл та бүхэн маань Ганабел институттай холбогдоорой гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн зочин бол Монголын ахмадын холбооны ахлах менежер Цэцэг Сүрэн болон Ганабел институтын одоо ахлах менежер Чулуун Батнар оролцлоо. Тэгээд та хоёртай амжилт хүсье. Сургалтанд маш өргөн хүртээмжтэй олон хүмүүс их хамарсан сайхан сургалт болох болтугай. За. Бидэнтэй хамтдаа үзэж та бүхэндээ баярлалаа. Тун утахгүй дараагийнхаа зочинтой студид олзъя.